Драфтын үеэр болсон солилцоо наймнууд мөн хин хинд ямар багуудаас ямар санал ирж байна. За ингээд шууд ярианд орцгоё. Powered by Airplane. Аяли хөгжи. Бидэнтэй хамтран ажиллагч Сан Мигэл, дурсамж бүтээх Тансаг амт. Flashback. Суперус Ашаира. За юуцхан гайс тэгээд баскетбол Кардашаны эпизод 34 эхлэж байна. Энэ бол одоо манай эхний сизны хамгийн сүүлийн дугаар хэлэхэд бэлэн болоод байна тэгээд. Өнгөрсөн 7 хоногт бол дугаар оруулж хэмжээ үзсэн чинь Монголын сагсан мөнгөд маань юу болов тэгээд шууд ярианд орцгоё л да. За бидний хамгийн ихний ярилцах сэдв бол драфтын тухай ярилцсанаа. За ямар амар солилцоо болоод өнгөрчв. Тэгээд над дээр бас хэд хэдэн шуумууд бол ирсэн. За тэгээд тэрлээ шууд ярианд орцгоё. За тэгээд драфттай холбоотой хамгийн ихний одоо солилцоо 8 бол яалтчгүй SGBs болон Дархан United багийн хооронд хийсэн солилцоо. За драфтын болохоор Дархан United баг болохоор 3-аар сонгоно. Харин SGBs баг болохоор 8-аар сонгоно гэсэн юм заалттай байсан. За тэгээд тухайн өдөр бол угаасаа яг итүгний 3 бол те угаасаа хайптай байсан. Эхний 3 сонгоно гэдэг угаасаа бараг ойлгомжтой байсан гэдээ бол буруутахгүй байх. За тэгээд мэдээж 3-т бол нэм цогт бол Дархан United багт бол драфтлагдсан. Гэхдээ төд бодлого SGBs баг Дархан United 2 баг маань хоорондоо трейд хийсэн. Гэхдээ драфт ирэх үедээ хоорондоо солилцоон гэх тийм яриа бол өрнөсөн л доо. Тэгээд бас угаасаа тэр солилцоо болсон. За харин энэ дэр бол хийгдэн шуум байгаа. Мэдээж хэрэгтэй драфтын 3-аар сонгох болон 8-аар сонгох гэдэг бол үн цэний бол ялгаатай. Тэгээд за надад ирсэн шуум бол ийм шүү заяа. Энэ талд нь болохоор Дархан United баг бол драфтын 3 дугаар ирэхээ өгнө. Харин энэ талд нь SGBs болохоор 8 дугаар ирэх мөн дээрээс нь бэлэн 50 сая төгрөгийг бол хоорондоо солилцоон гэх ийм шуум мэдээлэл бол надад ирсэн. Тэгэхээр эндээс бол ерөөхдөө бол нэм цогтой болохоор бас нэлээд үнэлгээ бол бас нэлээд өндөр тийм маш хүлээлттэй рүүки бол орж ирнэ тодорхой хараач. Тэгээд дараа жилийн амтаж SGBs багт бол нэм цог тоглохоор болсон. 1890 оны түүхтэй Баранс гаралтай шар ариг болох Сан Мигэл нь Монгол албан ёсоор худалдаалагдаж хэдийнэ олонний таашаалыг хүртээд байна. Найз нөхөд хайртай хүмүүстэйгээ хамт тэмдэглэх баярт өдрүүдийн хамгийн гоё дурсамжийг бүтээн. Дурсамж бүтээх Тансаг амт Сан Мигэл бидэндээ хамтран ажиллаж байна. За дараагийн ярилцах трейд бол за та бүхний уусаа хамгийн хүлээж байгаа хол энэ бол драфтын 0-1 сонголт бол бишрэл металл багтаа бол нэгцэн инх хамар. За инх хамрын хувьд бол энэ мэдээ бол надад бол маш шок байсан л. Ягаад гэвэл мэдээж Монголс баг бол драфтын ирэхээ бол арилжаал нь одоо ингээд солилцох нээлттэй гэдээ маш олон тийм шомууд бол явжсэн. Гэтэ за металл авах гэж хэлвэл би үнэхээр бодовгүй шүү. Металл бол ямархуу трейд хийсэн яасан гэвэл би яг манайсаа мэдгүй ш надад юм хоёр төрлийн рүүмер ирсэн байгаа. За хамгийн ихний рүүмер болохоор энэ дээр бас нэг зүйлийг дурдчихсан тий Сүхбат гэдэг тоглогч болохоор Монголс баг руу орсон байгаа драфт дээр. За тэгээ бишрэл металл багийн хувьд болохоор драфтын 9-оор сонгох байсан. За одоо ерөөдөө дийл нь бол миний сонсон ихний рүүмер шүү нь болохоор. За энэ л болохоор Монголсын 1-р драфтын ирэх энэ талд нь болохоор бишрэл металлын 9-р драфт ирэх. За тэгээд энэ хоёр хоорондоо яаж солилцсон бэ гэдэг дээр металл баг болохоор за Сүхбатыг тэгээд драфтын 9-р ирэх мөн дээрээс нь бэлэн 100 сая төгрөгийг Монголс багт өгсөн гэх тийм шуум мэдээлэл байна. 1-р хэрээс солисон. За хэрвээ энэ мэдээлэл энэ шуум үнэн бол за драфтын нэгийн үнц нь бол амар байгаа юм даа гэж би бодсон. 100 сая төгрөг тэг Сүхбат гэдэг чи өөрөө те бас багийн баш том ройл болж энэ үйлрэл уусаа Сүхбат байгааг бол металл энэ хол явахгүй байсан тодорхой. Тэгэхээр бас гэрийн тодорхой хэмжээний өндөр байгаа гэж бодохоор энэ бол үнэхээр амар дийл байх. Хэрвээ энэ шуум үнэн бол. За миний сонссон 2 дахь шуум болохоор ийм байгаа. За металл баг болохоор 9-р ирэх болон Сүхбатыг өгсөн. Харин Монголс болохоор зүгээр нэг драфтын 1-р ирэх өгсөн. Гэхдээ энэ дээр ирэх үлрэлийн Сүхбатын одоо бүтэн үлрэлийн цалин металл багаас төлнө гэдэг цалингийн одоо Монголс биш металл багаас төлнө гэдэг тийм дийл бас хийсэн байж магадгүй гэдэг тийм шуум бол яваад байгаа. Ерөнхийдөө бас миний сонсноор бол Монголс баг маань болохоор драфтын одоо номер 1 ирэх болохоор 150-аас 180 сая бол үнэлж ерөнхийдөө бол наймаалцсан гих шуум бас байгаа л да. Тэгээд за бас эндээс бас нэг сонирхолтой юм байгаа байхгүй. Металл баг Монголс багийн хоорондоо болохоор яг драфтын яг өмнөх шөнөн заяа бүр дөнгөж өмнөх шөнөн л яг хоорондоо тохиролцоо дийлээ хийсэн гих тийм шуум байгаа юм л да. Тэгэхээр хэрвээ энэ шуум үнэн бол яг юу гэсэн үг вэ гэхээр драфт болсон өдрөл Сүхбат өөрийгөө солилцоо 8-нд орж Монголс баг нэгцэн гэдгийг л мэдсэн гэсэн үг. Тэгэхээр маш гинтийн байсан баг миний хувьд бол энэ шийдвэр. Мөн дээрэс нь яг инх хамартай холбоотой нэг шуум байлээ. Үнэн бодлоос мэдэхгүй байна. Ямартаач Монголс баг яагаад нэг драфтын нэгээр нь солих гээд байгаа юм. Тин чуун ингээд дөнгөж лигээс одоо дээдлэг рүү орж ирээд бас маш том их хөрөнгө оруулалтуудыг бол татж байгаа гэж би бас сонсон шүү. Тэгээд
Уг нь баг сэргийн босгол хийж байгаа те бага босч байгаа тохиол драфтын номер 1 ирэх яагаад зарав гэд бас ингээ бодоод үзэхэд бол нэг юм яриа гарсан юм шиг байгаа. Энэ камерын хувьд болохоор хэрвээ ингээ Монголс баг намайг таад манд драфтлуул би ихэд нэг жил тоглоод явна шүү. Би илүү бол ингээд энэ багт бол байхгүй гэдэг тийм бас яриа гаргасан гэсэн юм бол дуулцсан. Гэхдээ үнэн удлаг нь бол мэдэхгүй байна. Тэгээд энэ солилцоос бол бас аль нь энэ дийлээс аль нь хоцсныг та бүхэн тэгээд доор комментиг дүгдгээгээрэй. Тэгээд ямар ч тач холбооноос маань зохион байгуулж байгаа 2 дахь жилийн драфт бол маш амжилттай болж өндөрлөө гэж харж байна. Тэгээд нурууны өндөр бас маш нэлээд өндөрлөл драфт болж өндөрлөө. Тийм нэрээ бас драфт албатай хамгийн сонирхолтой мэдээлэл бол Цохон Бродерс баг болохоор зол удархыг авсан шүү дээ. CT-гээд CT их сургуулаас тоглосон одоо бас оюутны лиг аврах шүү дээ. Солгоо 2 м 1 үү 2 үү тийм бас төвийн мөрөл тоглож байгаа. Тэрийг бол уг Цохон Бродерс баг бол драфтлаар авсан. Гэхдээ яг драфтын өдөр бол те ингээд золоог болохоор ирээгүй гэдэг уус ирээгүй шүү дээ. Тэнгуүч яг яагаад ирээгүй болоо гэдээ би бас жоохон судлаад үзсэн ч юм бол за энэ бол нэлийн сонирхолтой шүү заяа. Золоогийн хувьд болохоор аль хэдийн ихэд бол Эмлигийн за Сэцэн Кингс гэдэг багтай бол сарын ойролцоогоор 4 сая төгрөгийн бол гэрээ аль хэдийн баг гэрээгээ хийцэн гэсэн тийм яриа бол надад дуулсан. Тэгээ хэрвээ энэ үнэн бол ихэд бол Эмлиг тоглоод дээдлигт бол Цохон Бродерс багс бол тоглохгүй. Тэгээд нөгөө багийнхын хувьд болохоор Цохон Бродерс бол авах гал үзээл байгаа юм шиг байлээ. Ярианыхаа эхлэегүй байгаа юм шиг байлээ л тэгээд ямар ч тач тэгээд бас бид нар магадгүй дараа жил золоог болохоор дээдлиг биш Эмлигийн Сэцэн Кингс гэдэг багаас харахыг бол өгөөсөхгүй юм байлээ шүү. Тэгээд драфт бол юм байна. Харин драфтын хулгай бол миний бодлоор хөлгүүд багийн арга дахь сонголт байхаа би бол тэгж бодож байна. Хүмүүлгийн их сургуулиас тоглосон. Тэгээд тэр залуугийн хувьд болохоор судахгүй ерөөхдөө нэлээд бас драфтын хулгай гэдгийг харуулах байх гэж би бол бодож байна. Харин Метал баг бол за яста жинхэнэ 3 жилаараа финалдчлаа тий. Тэгэхээр дараа жилд бол ерөөхдөө бол бүр бүтэн потенциалаар бол үүсэх юм байна л гэж би бол ойлгоод ямар ч тач айл ал талдаа хоцсон 8 болсон байх гэж бодож байна. За тэгээд дараагийн сэдвээр орцгоё. Супер H2 биеийн шингэнийг хамгийн хурдан хугацаанд нөхөх үйлчилгээтэй Супер H2-оос бидэнтэй хамтран ажиллаж байна. За бидний дараагийн сэдв бол ихэд энэ зууны топ 8 free agent-үүд ер нь хэн байна? Ямар хуу хүмүүс ер нь хайп болоод байна тий. За энэ бол мэдээж хамгийн ихэнд бол одоо SGS багт бол анхуйгийн дүлгөөн нэгдсэн гэдэг тим шуум бол байна. Цаашин бол тэгэхээр ихэд Монголд үлдээ тоглох шийдвэр бол гаргасан юм шиг үлээ. Одоо бас 3-3 гээд нэлээд бас завгүй тим тэмцээнүүдийн бэлтгэлтэй юм шиг байлээ л дээ. Тэгээд ямар ч тач SGS багт бол нэгдсэн гэдэг шуумд яваад байна. За мөн бас энэ зуны хамгийн топ free agent яалчгүй King Gana л та. Тэгээд King Gana-гийн хувьд болохоор яг одоохондоо Монгол үлдээ дараа жил дээдлигтээ тоглох үг нь бол эргэлзээтэй байгаа. Гэхдээ түүнд хэдэн баг санал тавьсан гэж түүнд үндэсний дээдлигийн 8 баг санал тавьсан байна. Энэ 52 баг байгаа гэсэн. Энэ болохоор хасын хөлгүүд баг болон ховч чанхрууд баг л King Gana-с санал тавиуд. Тэгэхээр бусад бүх багууд бол King Gana-с санал тавьсан гэсэн шүү. Нийт лигийн 8 баг. Тэгэхээр цааш мас одоо үлдэх нүггүй би бас сайн мэдэхгүй байна. Ямар ч тач лигийн 8 баг түнд санал тавьсан байна. За бас дараагийн нэгэн топ free agent ч юм уу те одоо тоглох одоо Монголын лиг тоглох боломжтой тоглож бол Маргад за Маргадыг бол угаасаа одоо манай Монголын сан мөнгө сонирхтой бүхэн бол айл хэдийн мэддэг болсон. Тэгээд би ч бас дараагийн санчир эдрэгэл бас зураг дээрээ ярьжсэн. Тэгээд за Маргадад болохоор үнэсний дээдлэгээс бол 3 баг бол санал ирсэн байна. Энэ л болохоор Эрдэнэт Miners, Сэлэн Боднос, SGA гэсэн 3 баг бол түүнд бол эх жилийн үлрэлтэ манай баг тоглооч гэдэг сандыг бол тавьжээ. Тэгэхээр энэ бол зөвхөн дөнгөж одоохондоо шүү. Энэ бол яг баттай мэдээлэл би өөрөөс нь асуусан. Тэгээд одоогийн байдлаар 3 баг бол тавьсан гэсэн. Цааш бол одоо л бас шийдэж чадахгүй байгаа юм байлаа. Монголын лиг тоглох эсвэл цаашаа бас Америктэй тоглох уу гэдэг дээр шийдвэр нь бол хараахан гараагүй юм лээ. Тэгэхээр би бол угаасаа Маргад дээр бол ер нь бол баг лигийн 10 багаас дор хаяж баг 8 бас багдаал 8 нь санал тавих байх. Тэгээд баггүй дүнгээр тавина гэдэгт бол итгэлтэй байна. За тэгээд та бүхэн хэрвээ тоглохыг хүсэж байвал хэрвээ Маргадыг дараа жил үнсээ дээлхтэй харахыг хүсэж байвал аль багаас тоглохыг одоо харахыг хүсэж байна гэдэг бол доор комментиг түлдээгээрэй. Бас нэрээ нэг драфтад ирсэн байсан Солонгос тоглолтыг төгөлдөр гэдэг залуу байсан шүү дээ. За тэр залуугийн хувьд болохоор Эрдэнэт Miners багтай бол нэгдсэн гэсэн тийм мэдээлэл бол явж байгаа юм байлээ. За бидний дараагийн сэдэв бол ихэд BCH Knights багтай бол холбогдож байна. За тэгээд энэ зам бол бас мэдээж хамгийн топ free agent-ийн нэг бол яалтчгүй Болко. Болког бол Эрдэнэт Miners баг бол авч үлдэхийн тулд бас баггүй хэмжээний дүнг бол санал тавих мэдээж. За мөн дээрс нь BCH Knights бол за энэ би бол яг дүнгийн бол тодорхой мэдэхгүй байна. За гэхдээ ихэд асар өндөр хэмжээний дүнг бол Болкод бол тавьсан гэсэн тийм шуумыг бол сонсон. Тэгээ үнэн байвал магадгүй дараа жил бид бас тэ Болког BCH Knights-аас бол харахыг бол үгүйсэхгүй. За тэгээ дараагийн мэйл сэдвүүлгээр BCH Knights багийн эрхчлэлийн head coach-оор ижил бол тасалжуулагч маань буцаад head coach-оор ажиллана гэдэг тийм бас мэдээлэл явж байна. Тэгээд одоо ингээ эргээ харах ирэхэд бол буцаад дараа жилээс эхлээд нэлээ Монгол коуч маань бол яг head coach-ийгээд явна гэсэн тийм
таамаг бол аль хэдийн төрөөд эхэллээ л дээ. Ялцчгүй одоо тий гадаад мэрэгчлүүдээс сурах нь суралцаад аль хэдийн одоо боловсраад дараа жилээс эхлээд Монгол одоо мэрэгчлүүд коучуд маань эргээд ерөнхийдөө нэлээд олон коучнол ерөнхийдөө бол ахлах коуч ажиллана гэсэн тийм сураг бол байна да. Мөн дээрэс нь BCH Nice баг бол дараа үеэрл Эмлийн багтай бол болох юм байлаа гэж албан ёсоор болно гэдэг тийм мэдээлэл бол явж байгаа. За бидний дараагийн сэдв бол за дахиад монголчууд маань дахин нэгэн D1-ийн одоо сагсан бөмбөгийн NCAA Division 1-ийн тоглогчтой болох нэ. Энэ бол Elias Rapiko. За Elias Rapiko-г та бүхэн мэдж байгаа бах тий. Одоо Германы Alba Berlin гэдэг багт бол Евролигт бол тоглодог. Тэгээд 2 м 3 см 21 настай ийм залуу бол байгаа тий. За тэгээ Elias-ийн хувьд болохоор Kansas State-ийн багт бол тоглох нэ. За Kansas бол угаасаа NCAA маш ариун түүхтэй баг. Тэгээ дараа өдрөлд бид дахин нэг NCAA одоо D1-т Монгол тамирчныг харах нь. Бидний хамтран ажилладаг Freshback нь болохоор вебсайтаа болсон байгаа байна. Та бүхэн өөрт хэрэгцээтэй бүх төрлийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг вебсайтаар нь бол захиалах боломжтой боллоо. Тэ ердөөсөө утас, компьютер, лаптоп байна. Өөрийнхөө ямар төхөөрөмжийг ашиглан ердөө хэдхэн үйлдэл дараал өөрийнхөө бүх хэрэгцээтэй бүтээгдэхүүнийг захиалах боломжтой болсон байна. Мөн вебсайтаа болсонтой холбоотойгоор болохоор маш олон төрлийн хямдрал, урамшууллыг болохоор Freshback-ийн зүгээс маань вебсайтаар л зарлж байгаа юм байлээ. Та бүхэн манай YouTube-ийн доор байрлах description хэсэг байлгах линк рүү ороод вебсайтаар нь зочлоорой. Бидний хамтран ажилладаг Freshback. За бидний дараагийн сэдв болохоор NTV телевизийн бэлтгэн хүргэдэг анализ шоу, засаглал ба зах зээл гэдэг нэртэй мэдрэлгийн одоо дугаар 12-т оролцсон Монголын сүмгийн холбооны ерхий нарийн бичгийн дарга төгс шаргал болон Уранган группийн гүйцэтгэх захирал золбоонор болохоор нэг ярилцлаганд орсон байлээ л. Тэгээд тухайн ярилцлаганд болохоор бас хэд хэдэн маш сонирхолтой сэдвүүдийг бол хүндсэн маш сонирхолтой тоо баримтуудыг бол бас хэлсэн. Тухайн одоо нэвтрүүлэг дээр ямар зүйлсийг ярьсан талаар хэлээд товчхон байдлаар ярилцсан. Замгийн их нэрлэх зүйл нь болохоор Уранган группийн ерхий захирал золбоот нь болохоор ийм зүйлийг ярьсан л та. Тэгэхээр одоо жилээс жил ерөөхдөө аренад одоо үзэж байгаа нэг тоглолтод үзэж байгаа дундад үзэгчдийн тоо яаж өсөж байгаа гэдэг. Жишээлбэл 2020 онд бол нэг тоглолтод ойролцоогоор 900 үздэг байсан байна. Харин дараа үйлрэлт нь болохоор 1001 зүгээс 1200 энэ үйлрэл болохоор 1300 давсан гэх тийм бол үзүүлэлтийг бол хийсэн. Тэгэхээр UG Arena-гийн хувьд болохоор одоо 3300-аас судалтай нэг тоглолт 1300 гэдэг бол надад бол not bad маш сайн. Уус энэ бас дараа жилээс нь өсөх байх гэж би бол харж байгаа. Мөн тэгээд нарийн бичиг төгс шаргалтын хувьд болохоор бас иймэрхүү зүйлийг ясан. За энэ жил бол нийт дахиад одоо шагналын сан буюу 1.2 тэрбумоос гадна дахиад 725 сая төгрөгийн урамшуул бонусыг бол багуудад бол тараасан гэдэг занууд угаасаа ялцч өгнө. Ягаад гэвэл нэг энэ маш их таалагдсан л. Ягаад бол одоо манай богод маань лигийн те 1-10 стандинг суугачтай амжилтаар нь одоо хит хожицсан ажлаар нь тэгэнгუთ энэ болгоомын ранкаар нь одоо урамшуул болгох багуудаа бонус олгох гэдэг. Шууд нэгт орвол 100 сая, хоёрт орвол 75 сая гэдэг ч юм уу те. Энэ бизнесд энэ зүйл бас байдаг штэ. Одоо удирдлын төгсгөлөөр ирэхэд багууд нь хідээр хамт аль хэдийн тодорхой болцоочоос тамирчтай хамраагаал ирэхэд нэг хичээхгүй байдаг. Харин иймэрхүү бонусны систем болж хэрэг яаж байгаа вэ гэхээр 4-5-аар гарах нь ялгаатай болоод эхэлж байгаа байхгүй. 4-оор гараа 5-аар хэрвээ 4-оор гарвал одоо 20 сая төгрөгийн илүү 5-аар гарвал 20 сая төгрөгийн доорч гэдэг ч юм уу. Тэгэл эн чинь бас баггүй мөнгө шүү дээ. Тэгэхээр одоо багууд нь удирдлийн одоо энэ яг дүнэлт нь юу гэж нэхээр удирдлийн бүх тоглолт үнцэнтэй болж байна л гэсэн үг. Тэгэхээр удирдлийн бүх тоглолтууд үнцэнтэй болж байна. Хит хитээр гарах плей-оффын байрал төрөл сонирхолтой болж байна. Тэгэхээр энэ бонус систем бол надад бас маш их таалагдсан. За мөн бас ярьж байгаа юм л да тий өмнөх ордон дээр болдог лигүүд бол ерөөхдөө жилийн багийн цэсүн 200-аас 300 сая төгрөг бол байсан 4 жилийн өмнө шүү дээ. За харин одоо бол баг 10x 10 нугарсан гэж аахгүй. Одоо нэг багийн цэсүн ойролцоогоор 1-ээс 3 тэрбум. Ахтай бол явж яг мэдгүйгчлээ ихтэй ойролцоогоор бол 1-ээс 3 тэрбумын цэсвэртэй бол багууд бол болсон гэж илээ. Мөн нэг баг дунджаар 5 спонсортой байгаа гэсэн тийм үзүүлэлт байгаа юм л да. Хамгийн их спонсортой баг бол ялчгүй энэ бол хасын хөлгүүд баг байсан. Тэгээ нийт нь ихэд авч үзвэл нийт 30-аас 40 одоо хагас болон хагас мэргэжлийн лигийн багууд болохоор энэ жилдээ хэл 30-аас 35 тэрбумын орлогыг зөвхөн савсан бөмбөгийн одоо лиг одоо зар сурчлагын маркетингийн суугаараа олсон гэсэн үг юм. За тэгээд бас олон хүний донд эргэлзээтэй байсан асуудлыг буюу шүүгчдийн асуудлыг бол холбооны ерхий нарийн бичгийн дарга төгс шаргал бол бас за яг ерөнхийдөө тайлбарсан. Гэхдээ нэлээд тойруу тайлбарсан л гэж би бол ойлгосон миний ойлгосон. Ямар ч яг шүүгчдүүд ингэдэм байлээ. Гэхдээ бас бүх тэр FIBA-гаас одоо тэр гадаад шүүгч Индонез нөхрийг ингээл муулаад байдаг шүү дээ. Баян энэ бол жил болгоо ирэх ингээд тэрийг бол манай холбоо шийддэг. Би цаанаас болохоор FIBA-гаас бол шийддэг юм байлээ. Ямар шүүгчийг аль улсын ямар хуулийг томилдгүй гэдгийг. Мөн дээрс нь 7 хоног болгонтой ингээд FIBA-гаас мөн дээрс нь одоо холбооноос шүүгчнэртэй ингээд тулж ажилтгаа, сургууль семинар, яасан пампанг олон зүйлийг бол хөгжүүлэхэд бол зарцуулдгаа гэж бол хэлж агаад тэгээд гэхдээ надад бол яг энэ тайлбар бол жоохон оновчтой бас санагдаагүй. Яг энэ бол гэдэг миний л бодол. Мөн ингээд тоглолтын дараа болохоор шүүгчнэр хэрэг үнэхээр алдаа гаргасан бол хариуцлага тоосдог. Гэхдээ энийг болохоор олон зарлдгүй
шийдэхгүй ингээд чимээгүй шийтгэд өнгөрдөг гэдэг ухааны юм яриад байгаа байхгүй. Би бол энийг юусоо ойлгоо. Яагаад тухайн шүүгч нь үнэхээр алдаа гаргасан бол ингээд шүүгчдийн холбооноос за бидний тоглолтын энэ моментэд болсон энэ үйлдэлээр бид нар алдаа гаргасан үнэн гэдэг зүйлийг яагаад олон нийтэд ил байлгаж болохгүй ингээд нууцаар одоо ингээд ингэдэ хаалттай байгаад байгаа гэдгийг би одоо бол ойлгоогүй яг үнэндээ. Мөн дээрс нь бол яг тоглолт болгоны өмнө шүүгчдийг бол бараг тоглолт болгоны өмнө томилдог гэсэн тийм зүйл байт юм байл л да. Ягаад гэвэл жишээлбэл аль хэдийн 2 3 хоногийн өмнө томилчвал одоо өөр бусдын нөлөөнд автдаг гэдэг ч юм уу тийм зүйлийг бас ярьж байгаа. Мөн дээрс нь шүүгчд маань болохоор ийм оноо цуглуулдаг, онооч яг үнэлгээ авдаг гэх тоглолт болгоны араас тэгээд аль үнэлгээтэй шүүгчлэл хэлэхэд бол одоо илүү олон тоглолтод шүүдэгэ гэсэн тийм зүйлийг бол ямар ч тач тухайн нэвтрүүлгийн үеэр бол ярьсан. Тэгээд бидний хамгийн сүүлийн ярьсан сэдв бол мэдээж хасын хөлгүүд багтаа холбогдож байна. Энэ үйлрлийн авраг баг бол хасын хөлгүүд баяр хүргэе. Зөв менежмент, санхүүгийн сахилга бат ч юм уу тийм маш олон тамирчдын хөгжүүлэлт ч юм уу маш олон талаараа бас лигийнхаа бусад багууд үлгэр жишээ болж байгаа баг бол ялч хасын хөлгүүд баг. Тэгээ энэ бол бас авраг босонд нь баяр хүргэе. Мөн дээрэс нь BCL Asia-гийн одоо эрхийг бол Монголын M-банк арена маань аваад зохион байгуулад мөн л хасын хөлгүүд баг нь бол авраг болж чадсан. За тэгээ энэ удаагийн лиг маань бол ихэд маш удаан бараг 7-8 сар үргэлж байна. Одоо хүртэл хасын хөлгүүд баг нь болохоор Дубай тоглолттой тэгээд тийм байна. Мөн дээрс нь 3-3-ын дэлхийн аврагыг бол бас Монголдо зохион байгуулсан та бүхэн бас өргөнөөр очиж үзээрэй. Монголынхаа багийг дэмжээрэй. Тэгээд ямар ч тач бидний бэлтгэн хүргэдэг баскетбол карташаас энэхүү шинэ цоошин контент нь болохоор энэ хүрээд эхний сизон маань өндөрлж гин. За тэгээд энэ үйлрэл бол бидний алдаа оноотой маш олон зүйл байсан байх. Тэгээд ямар ч тач бас Монголын сагсан цоо шинэхэн тийм соёлыг нэвтрүүлэхийг хичээсэн. Тэгээд дараа үйлдвэрлэлээр уулзна гэж бодож байна. За тэгээ бидэнтэй хамт байсан бүх одоо биднийг хейт хийсэн, биднийг дэмжсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээ баскетбол карташаас эпизод 34 powered by нэрээ тийш үү. Энэ үйлдэл бидэнтэй хамтран ажилласан болон одоо ажиллаж байгаа бүх спонсор байгууллагуудаа маш их баярлалаа. Мэдээж спонсор байгууллагуудаар болохоор энэ контент урт удаан настай үргэлжлэх бол боломжгүй байдаг. Тэгэхээр бүх спонсор хамтран ажиллагч байгууллагуудад бол маш их баярлалаа. Тэгээд powered by Airplane айлыг хөгжиж бидэнтэй хамтран ажилладаг Freshback, San Miguel, Superos хамтран ажиллаж байна. За ингээд ирэх сизон даанч хоол байна да. Дараагийн сизоноор уулзцай. Түр баяртай. BK out. Powered by Airplane. Айлын хөгжий. Бидэнтэй хамтран ажиллагч San Miguel. Дурсамж бүтээх Тансаг амт. Freshback. Superos A2.